Ямар асуулаа Одоо мартахгүй. мартахгүй одоо мартахгүй. Буруу асуусан л одоо Монголоос буруу гэдэг. Би багада өмнө хамбогд суманд өссөн. Ой 2 сартаагаас айлын өргөмөл хөөхөд болж айлын ганц хөөхөд болж өссөн. Өдөө мал болж өв амтайгаа өдөөний хүүхдийн амьдралаар өссөн. Миний өсвөр наснд манай урагсан ээж бид нарын хувцсыг дандаа өөрөө ойдог, өөрөө гараараа хийдэг. Гэртээ эсхүүрээ гаргадаг байсан болохоор түүнийг л харж ерөнхийдөө юм ойхыг өсвөр тавьсандаа түүний өөдсөөр юм хийгээд одоо жижиг уут, ишиг хурганы нэмнээ тийм юм хийдэг байсан. Тэгээд тэр урагсан ээжээсээ л харж ерөнхийдөө суралцсан. Нэг удаач заалгаж үзээгүй гэхдээ бол хараад сурсан. Хорго даваа материалыг бага хэмжээгээр бол хотоос арай ахиу их хэмжээгээр бол одоо эрээнээс захиалгаар айл болох зах зээлийн хамгийн хамдаар авдаг. Тэтэл бол 350 400 Эрэгтэй хүүхдийн болохоор яг л одоо. Хүүхэд мөн л одоо тухайн яг юунаас ч болно. Ямараар хийдэг хүү, яаж хийх гэж байгаа. Тэрнээс ч бол шалтгааж өгнө гарна. Тэрнээс шууд одоо төдөмөд гэж хэлж байгаа. Гэр бүлийн байдлыг бол 5 өвгөд нөхрийн хамт амбад олоод амьдардаг. Ер нь бол манай гэр бүл малчин гэр бүл. Тэр бол миний одоо сумынхаа нөгөө гар урлагчдын одоо нөгөө гар урлал хийдэг үндэсний хувцас ойдог. Одоо үүнийг тодорхойлсон зөвшөөрлөөс ирдэг. Нарнуу өгч байгаа юм байна та. За мэдгүй. Тийм юм л байдаг шүү. За бид хоног тоол. Хоног тоол нэг одоо ажиллаж шүү. Нэг өдөр гэж байна. Манай Монгол үндэсний хувцас бусад орнуудаас ялгардаг. Манай Монгол хувцас шиг одоо дулаахан, өмсгөд тав тухтай олон тал бүрийн ашигтай хувцас бол ерөнхийдөө бусад орнуудад байдаггүй байх гэж л боддог. Хийж байхдаа ч хүртэл сэтгэл хангалуун байдаг болохоор би Монгол үндэсний хувцсыг л голцоо үйдэг доо ер нь. Энэ хүртэл сэвцсэн. Монгол үндэсний хувцас гэдэг бол үндэстнийг тодорхойлох нэгэн бэлэг тэмдэглэл гэж боддог.